Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэдэд сэрэмжлүүд хүргэж эхэллээ. Тодруулбал бүгд найрамдах хятадаар суулсад шалтгаан нь тодорхойгүй. Уушгины хатгалгаа өвчний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. За 1-р сарын 5-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүгд найрамдах ард улсын Хэбэ-Мужийн Юхан хотод уушгины ийм шалтгаан тодорхойгүй хатгаа өвчний дэгдэлт гарлаа гэсэн ийм албан ёсны мэдээлэл ирүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсын Хэбэ-Мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчтэй хүний тоо 59 болж 7 хүний биеийн байдал хүнд байна. Мөн Хонконг улсад 14 хүн, Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилжээ. Иймд эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөртгийг анхаарууллаа. Ямар нэгэн байдлаар бол энэ өвчил гарч байгаа улс оронд аль болохоор зорчихгүй байх. За хоёрдугаар зорчсон тохиолдолд бол мал амтны гаралтай бүтээгдэхүүн худалдадаг захаар явахгүй байх. Амтан малын сэг зэмтэй харьцахгүй байх. Сангас өснөөсөнд хүрэхгүй байх. Ямар нэгэн түүхий хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, гараа согтмол савндаж угаах, гар ариутгахч хэрэглэх зэрэг ийм зөвлөмжүүдийг өгч байна.